За одоо энэ хувь хүний амьдралын хэмнэлийг төсөөлж бичсэн ийм тохиолдлууд байдаг тий. За зарим нэг нь үнний хувьтай юм байгаа, зарим нь бол зохиосон 100% зохиосон юмнууд бол байгаа. Би өөрхөн одоо амьдарч үзээгүй хэмнэлээр нэг иймэрхүү л байдаг байх гэсэн юмыг бичсэн тохиолдол байгаа байхгүй. Жишээ нь одоо энэ юу дэлгүүр ажилуулдаг хүн ч гэдэг юм уу. За тэгэхээр энийг хэдүүлээ үг хэлгийг хараа. Эндээс бол ерөөсөө та нар яг уу гэхээр нэрийг нь орлуулж бичээд, цагийг нь орлуулж хэлээд гэх мэтчлээ өөрсдийнхөө амьдралд нааж ашиглаж болох хувилбарууд байгаа шүү. Түүнээс биш энэ ийм амьдралгүй юм ч гэж байх уу гэхээр юм байх вэ. Тэрэнд битээ санаа зовоорой. За тэрнийхээ оронд өөртөөгөө наагаад яач орлуулж ашиглаарай. За témoignage нэг гэж байна. Энэ болохоор юм өдөр тутмын ярианд миний өдөр гиндэ ma journée. Journée гэдэг өдөр гэдэг нь болохоор нэг үргэлжлэх хугацааг хэлж байгаа тий. За bonjour, je m'appelle Zora, je me lève à 6h30. За энэ хүртэл бол мэдчихээн тий. 6 хүчит босдгоо намайг Zora гэдэг. Je prépare le petit déjeuner pour mes enfants. Хүүхдүүдтэй зориулж өглөөний цайг нь бэлддэг. Дараа нь ensuite je les emmène à l'école à 8h. Дараа нь би тэднийг 8 цагт сургуульд нь дагуулж явдаг, хүргэж өгдөг гин. Je prends le bus pour aller à mon travail. Би ажилдаа явахын тулд автобусанд суудаг. За автобус авдаг гэж байна. Бид нар монголчууд бол такси барих гэдэг яг prendre такси гэж ярьж сурсан болохоос автобус авах, онгоц авах гэж юусоо ярьдаггүй тийм ээ. Тэгэхээр энэ бол суудаг л гэсэн үг золчдог. Je travaille de 9h à 17h. Би суус 17 цаг хүртэл ажилдаг. Deux гэдэг нь төдийгөөс өдийгөөс гэсэн үг тий. Гэдэг нь хүртэл байж болж байна. Дараа нь le soir, je fais les courses. Je prépare le dîner et j'aide mes enfants à faire leurs devoirs. Оройн би хүнсээ цуглуулдаг, би орой хоолгоо бэлддэг. Бас би хүүхдүүдээ гэрийн даалгавраа хийхэд нь тусалдаг. За энэ туслах гэдэг үгийг араасан хүнд гэж монголоор бол ээждээ аавдаа гэдэг нэг хошгоор хэлбэрчээд байна да. Тэгсэн чинь Франц хэлэнд болохоор шууд ордог. Red гэд хүнд тусалж тэр хүн орчдөг. Тухайн хүнийг яахад тусалж ийн гэхээр энэ ороод үйл үг нь шууд хувирахгүйгээр орчиж байгаа. Тэгэхээр би хүүхдүүдэн гэрийн даалгавар, devoir гэдэг даалгавар. За тэгээд хийхэд тусалдаг гэсэн юм байна. За энийг бол одоо ингэж j'aide mes enfants à faire leur devoir гэдэг нэг шууд цээжилчихсэн дээр тий. За je me couche vers 22h. Би 22 цагийн орчимд хэвтдэг. За je me couche гэдэг унтахаар хэвтдэг гэсэн үг. За заримдаа бас ингээ хэвтчихэд ном уншдаг байж болно, телевиз үздэг байж болно тий. Тэгэхээр энэ унтдаг гэсэн үг бол унтахын өмнөх бэлтгэл дээ. За унтах гэдэг өөрөө догмих гэдэг тусдаа үг байгаа тий. Сон догмих гэвэл яг ингээл сайхан зүрмэглээл нойрсох. За c'est ma journée typique. Typique гэдэг нь болохоор яг байдаг нэг өдөр байна гэсэн үг. Энэ бол миний байдаг нэг өдөр. Ердийн нэг өдөр. За témoignage 2. Témoignage 2. Langage soutenu. Mon organisation quotidienne гэнэ. За je me nomme. За энэ se nommer гэдэг нь болохоор s'appeler-гээс ямар ялгаатай юм гэхээр энэ яг юм хүндэтгэлийн албаны хэллэг байна тийм ээ. Тэгэхээр за би өөрийгөө Баатар хэмээдгээ. Өөрийгөө Баатар хэмээн нэрийдээ. Үүнээс хойш чамайг зүч хэмээн нэрийдээ гэдэг шиг те яг тийм нэрийдэх гэж ашиглаж болохоор байгаа байхгүй юу?
өөрийгөө тэгж нэрлэдэг гэх нь их сонирн болчиход байна тийм Монгол төр. За тэгээд энэ яг сүномэ гэдгийг одоо хэрвээ грекэндээ тантай дорж гэж хүн уулзах гэж ирээд явлаа гэе. Тэгэхээр дорж гэж хүн гэж бид нар хэлж байна гэдэг чинь энэ сүномыг ашигланаа гэсэн үг байхгүй юу? За энэ гээд тантай уулзахаар дорж гэж хүн ирээд явлаа гэдэг өөрөө энэ өгүүлбэр нь өөрөө юм хангал их баялаг өгүүлбэр байгаа учраас энд тайлбар тавих гэхээр тайлбарлаж боломгүй шиг байна. Олон юм холбоос орох гэдэг. За тэгэхээр энэ сүномэ гэдэг нь бол өөрийгөө тэгж нэрлэх, нэрийдэх, хэмээх гэж ойлгох нь байна шүү. За энэ нун гэдгээс гарсан байгаа зүгээс нун нэр гэдгээсээ. За mes journées sont bien remplies. Миний өдрүүд их одоо дүүрэн байдаг гэж байна. Өөрөөр хэлбэл хийх юм хахаж байдаг гиндэ. Rempli гэдэг нь болохоор дүүрэн гэсэн үг. Remplir гэдэг үйл үгээсэн үйл үгийн өнгөрсөн цагийн хэвнэ participe passé гэж байна. За тэгээд энэ болохоор идэвхгүй хэв дээр хэлсэн байна л да. За энэ талаар ч гэсэн дараас яригдах дүрэн байна. За одоо энэ одоохондоо бол ингээд орхичихъя. Je me lève à 6 heures pour me préparer et organiser la matinée. За би өөрийгөө бэлдээд өдөөс өмнө хийх ажлаа организе төлөвлөхөөр 6 цагт босдог гинэ. За энэ se préparer гэдэгт нь ерөөсөө өндийнхөөс эхлээд гарах хүртэлх бүх бэлтгэл ажил орчиж байгаа хгүй. Энд нь бие зас усанд орох, сахал үсээ авах, нүрээ бодох, хувцас эндүүдэж өмсөх одоо юу эс байх вэ? Тэгэхээр гарахад бэлтгэх тэр хийж байгаа бүх зүйлийг se préparer гэдэгт оруулж хэлдэг шүү. За энэ хувираагүй хэлбэр нь se préparer. Одоо энд болохоор би гэдэг дээр байгаа учраас нэргэх үйл үгээд одоо мэдчихэж байгаа тийм ээ. Je me lève pour me préparer гэж энэ me гэж хувираад байгаа шүү. За дараа нь je commence ma formation à 9 heures et je la termine à 16 heures. Би сургалтаа 9 цагт эхэлдэг. Ба би түүнийг 16 цагт дуустдаг гэн. Энэ түүнийг гэдэг нь энэ сургалтаа хэлж байгаа. За одоо тэгэхээр бид нар хэлэхдээ бол бид нар би хичээлээ сургалтаа 9 цагт эхлээд 16 цагт дуустдаг. Эхлээд дуустдаг гэхэд хангалттай байгааз. Тэгэхээр яг энд үгээ шинэ үг сурч авъя гэж байгаа тохиолдолд яг энэ бүтцээр нь хэлээд Монгол дээр буулгаж ойлгохдоо яг саяныхан хувилбараар ерөөсөө ингээд үг үгээр нь хөөхгүйгээр би хичээлээ 9 цагт эхлээд 16 цагт дуустдаг гэдгээр нь цээжилсэн нь дээр шүү тий. За тэгээд тэрийг буцаагаад Франц руугаа буулгахад нэг иймэрхүү болж болох ёстой байна. За l'après-midi est dédié aux tâches ménagères et aux courses. За нөгөө dédié гэдэг хичээл дээр тайлбарлаад байгаа энэ зориулагдах гэсэн утгатай үг байна тий. Үдээс хойш бол менажер нь одоо гэрийн ажил. Таш менажер гэдэг үл яг гэрийн ажил. Энд нь одоо өдөр тутамдаа хийж л байдаг. Эргээд харахад ажил байдаг. Нөгөө ажлуудыг хэлж байгаа. Таш менажер болон хүнсээ цуглуулах гэж байна. Үдээс хойш нь гэрээ цэвэрлэж хүнсээ цуглуулдаг гэнэ. За j'essaie de garder un rythme régulier afin d'être efficace et disponible pour ma famille. Би хийж байгаа зүйлдээ үр дүнтэй энэ être efficace гэдэг нь яг үр дүнтэй гэсэн үг шүү. За тэгээд гэр бүлдээ цаг зав гаргаж боломжтой байхын тулд за энэ afin гэж байна. Энэ afin гэдэг нь тулд гэдгийн одоо илүү гоёмсог хүнддэгдийн хэллэг гэсэн үг. За энэ оронд pour être гэж хэлж болно л доо бас. Гэхдээ энд болохоор afin de гэж хэлсэн. Тэхийн тулд, ингийн тулд гэдэг энэ нь юм хүнддэгтлийн үг гэж хэлсэн тийм ээ. За ингийн тулд тогтмол хэмнэлтэй байхыг хичээдэг.
За энэ garder гэдэг нь болохоор одоо барих, хадгалах, хамгаалах гэсэн үг байна л да. За тэгэхээр ийм тутмал хэмнэлттэй байхыг хичээдгээ гэнэ. Mon objectif est de trouver un bon équilibre entre mes obligations personnelles et professionnelles. Миний зорилго бол хувийн болон хувьсгалын бид нар хувийн болон хувьсгалын гэж ярьдаг те. Гэхдээ энэ болохоор хувийн болон албаны ажил хэргийн хийвэл зохих ажил үүрэг хооронд зохистой тэнцвэртэй байдлыг гэсэн үг. Equilibre гэдэг нь тэнцвэртэй бай. Тэнцвэр. Тэгэхээр тэнцвэрийг олохыг хичээдгээ гэнэ. Одоо олох нь миний зорилго юм аа л гэнэ. За тэгэхээр энийг анзаараарай. Mon objectif est de trouver гэж цааш явчих чинь тий. За одоо үг хэллэгээ дуудлагыг харъя. Témoignage 1, langage courant, ma journée. Bonjour, je m'appelle Zora, je me lève à 6h30. Je prépare le petit déjeuner pour mes enfants. Ensuite, je les emmène à l'école à 8h. Je prends le bus pour aller à mon travail. Je travaille de 9h à 17h. Le soir, je fais les courses, je prépare le dîner et j'aide mes enfants à faire leurs devoirs. Je me couche vers 22h. C'est ma journée typique. Témoignage 2, langage soutenu. Mon organisation quotidienne. Je me nomme Monsieur Bater. Mes journées sont bien remplies. Je me lève à 6h pour me préparer et organiser la matinée. Je commence ma formation à 9h et je la termine à 16h. L'après-midi est dédié aux tâches ménagères et aux courses. J'essaie de garder un rythme régulier afin d'être efficace et disponible pour ma famille. Mon objectif est de trouver un bon équilibre entre mes obligations personnelles et professionnelles.